Ер нь бол ямар тань л да контрактаа тодорхойлчмаар байна хамгийн гол нь тийм. 3 сарын энэ хавьд те контракт өөрөө бол ичээ байгаад байгаа юм байна шүү дээ ерөнхий контракт. Ерөнхий контракт маань энэ хавьд нэгдээд төмөө аваад энэ блокийнхаа гаралтыг өгөхдөө энэ трендийнхаа гаралтыг бол тийш өгöd байгаа юм байна л да энийгээр тийм ээ. Миний бодлоо тий одоо эндээс энэ хүртэл орж иж байгаа энэ хөдөлгөөн бод контракт хэмжээнд хэтэрх юм уу байна. Таашаа дахиад ямаар би бол ийшээ орж ирмээр. Одоо чи бид хоёр харъя да одоо тий бид нар ингээд хамгийн хай руу ингээд бүр шахтаад орсон нь. Хамгийн хай руу шахтаж орчоод тэгээ бүр явъя гэд явж чадахгүй байгаа байхгүй доош селлерийн зоон дээр ирчээд штэ. Энэ бол селлерийн зоон дээр ирчээд доош орж ирж байгаа селлерийг бид нар барьж аваад дээшээ бууж энэ дахиад доош орж ирсэн селлерийг дахиад обсерв хийгээд дахиад дээшээ гарч ирж гинэ гэдэг чинь селлерийн зоон дээр ирчээд ингээд байна гэдэг чинь наадах чинь селлерийн сул байхгүй юу. Яг VPP дэвтэй хажууд ирчээд шүү заяа. Тэгээд ийм юм хийгээд байвал айгүй бол шууд гусна. Ер нь бол ингэж байгаа тохиолдолд миний харж ирсэнээр бол дандаа брейк хийжсэн. Яг ингэж дэвд рүүгээ төхөж очихдоо ингэж спортод төхөж очоод тэгээд энэ бүр контрактынхаа хэмжээнд шүү дээ. Ерөөсөө л ийм хараад үзэх юм уу те. Энэ слайдаас нэлийн их юмыг би бол бодож гаргаж ирсэн те. Энэ слайдаас ерөөсөө хоёрхан слайдаас маш их хэмжээний мэдээд бүр сквиз хийгээд гаргаад авч байгаа байхгүй. Маргааш арилжаа хийхэд бол би бол битэн. Яг ийм байх хэрэгтэй юм оршоо. Нэгэн тооцоодоо байх. Энэ арилжаа гэдэг зүйл ерөөхдөө тоглоом гэдэг зүйлийг тийм артай байна. Наадах чинь стратеги тоглоом. Стратегийн тоглоом учраас яг л миний дөнгөж цэнийг бодож гаргаж ирж байгаатай адилхан юм хийх хэрэгтэй. Хэрвээ стратегийн тоглоом болж байгаа. За самцхан нөө хүндэт үзэгч та бүгд дундаас хэрвээ яг үнэхээр мэржлийн трейдер болох сонирхолтой хүмүүс байвал те зүгээр нэг ганц хоёр тохиолдлын арилжаа биш те өдөр болгон тогтвортой ашигтай арилжаа хийх сонирхолтой хүмүүс байвал манай сургалт бол та бүгд нээлттэй байгаа шүү. Тэгэхээр манай сайтны логин төсөв биш тогтворыг дараад өөрийн бүртгэлтэй болсны дараа та энэ CVP сургалтын тухай мэдээллийг дэлгэрэнгүй мэдээллийг бол авах боломжтой байгаа те. Яг одоогийн байдлаар хямдралтай байгаа мэдээллийг та хэд бол харж байна. За тэгээд мэдээж те энэ сургалт руу орсныхаа дараа та энэ сургалтанд бол бүртгүүлэх боломжтой байгаа шүү. Окей. За тэгээд сургалтанд бүртгүүлэх линкийг бол description руу оруулчих. Та бүгдэд амжилт хүсье. За тэгээд хэдүүлээ видео контент руу орцгоё. Так. Так. Энэ чартын том төвсргийг жоохон ойлгохгүй байх юм. Нэгдүгээр лээд нь хаашаа яваад байгаа юм бол энийг ойлгохгүй байна. Энэ дээр юм шүү дээ. Франц. Ерөнхий дураг. За. Ерөнхий дургаараа нэг дотроо яваад байгаа байна. За ерөнхий зүүн бол дээр хавьда ивэрээ цуглаж л байгаа юм байна. Нэг дотроо бид нар хоёроор задраад гурваараа задраад ерөнхийдөө ийм юм хийгээд байна шүү дээ тийм ээ. За. Нэлийн хэцүү байдалд орсон байгаа юм байна. Том таймфрейм хүртэл. Өдрийн таймфрейм яг уу 7 хоногийн таймфрейм хүртэл наадхан дээр ч амар том. Задан дээр орчихсон наач яг бол дүү блок интер зэн явж байгаа байхгүй. Гэхдээ энэ хэвлэг блокны гаралтыг бол өгөөгүй байх шиг байна. За тэгэнгүүт энэ баяр талаасаа яваад байгаа энэ хэвлэг correction энэ задралтын те баяр талаасаа яваад байгаа энэ задралтын ерөнхий зүүн нь голдоо байгаа юм байна. За энэ бол нэгдүгээр, хоёрдугаарт энэ шинээс явж байгаа хамгийн сүүлийн баярын wave маань wave ч гэжтэй энэ чинь бараг 3 дугаар левелийн тренд маягаар дээшээ орж ирээд тэгээд дахиад бүр задраад байж байгаа юм те энэ хавьда. Хизээ тийм юм боллоо өндрийн таймфреймээр санахгүй байх чинь. За. Ойлгомжтой тий. Хэдэн сарын хэдэн бэ гэдэг чинь бас чухал байна л да. Контрактын хэмжээнд. Ер нь бол ямар байна л да. Контрактаа тодорхойлчмаар байна хамгийн гол нь тий. 3 сарын энэ хавьд тий. Хэрвээ энэ 27 энэ чинь бүр 4 сар яваад байгаа юм байна тий. Тэгэхээр контракт өөрөө бол ичээ байгаад байгаа юм байна шүү дээ. Ерөнхий контракт. Ерөнхий контракт маань энэ хавьд нэгдээд төмөө аваад энэ блокийнхаа гаралтыг өгөхдөө энэ трендийнхаа гаралтыг бол тийш өгöd байгаа юм байна л да энийгээр тийм ээ. Тэнгүүт нэгдүгээр левел маань тэр үед доошо байгаад байгаа байхгүй. Энэ левел дээр нэгдүгээр левел доошо байгаад байгаа шүү дээ. Энэ дээр биш дараачих дээр энэ жишээ юм байна тийм ээ. Энд бол хоёрдугаар левелийн хай байгаад байгаа юм. За энэ левелүүд ингээд ороод ирсэн байгаа юм байна. Энэ шиг үлээ. Энэ левелийг устгах болно л гэж би харж байна. Ямар левелийн хаа энэ чухлаа та энэ минийг устгаарай за энэ өгөөс хэрэггүй. Хадгаар хэмжээний зүйл байна. Энэ ч гэсэндээ энэ хоёроос нэг сүртэй юм шийдэхгүй юм бол. За тэгэхээр энэ бол зөвхөн толгой ирүүлсэн зүйл болж байна те контрактын гаралт бол юм хэд бол дээшээ байгаа юм байна. Энд бол яг хөө ингээд тухайн үед бол point of control байсан. За
Ойлоо бодъё л та трендийн гаралт бол дээшээ байсан үү те. Тэгэхээр ойрын 3 сар тренд бол дээшээ бол байж таарсан байв. За тэгээд цүм бол шилжсэн бол таарч шүү дээ энэ газар руугаа. Контрактын цүм те бидний энэ чинь контрактынхаа цүмийг авчаад дээшээ явж байгаад тэгээд айгууд энэ хавь руу бол шилжсэн байгаа байхгүй юу те. Энэ шилжихгүй байхаа аргагүй контрактынхаа хэмжээнд шилжсэн бэ нүггүй гэдэгт харж байгаарай. За тэгээд шилжихийн үед бол шилжсэн. Гэхдээ энэ чинь энэ дадралт үүсээд байна те. За чипт 2 энэ дээр болж байгаа үйл явдлыг харах юм бол те энэ одоо энийг энэ үйл явдлыг харах юм бол орж иржсэн сэлрүүдийг бид нар бариадсан байна те. За энийг тодорхойлж. За доош орж иржсэн сэлрийг дахиад яг хөө энэ хавьдаа бол унгаасан, зөвшөөрсөн. Дэд бол барьсан, дараа нь төгөлтөөр орж ирсэн юм шиг болонгуудаа. Тэгээ энэ. Тэгээ төгөлтөөр буцаа хамгаалтын паттерн нөгөөд хамгаалтын сигнатор обсерв хийгээд шавьсан байна. За тэгээд түүний дараа за CVP community талаас хийгдэж байгаа видео контент болон мэдээллүүд таалагддаг бол та хэд маань лайкуудаа дараад биднийг дэмжиж явцгаарай. За баярлалаа. За энэ тэгээд ер нь confirmation өгöd байгаа юм. За тэгээд дээшээ гарсан чинь дээрээс бол шууд бариад доошоо зохиод доошоо дахиад зохиод энэ бол амар том дельтатай орж иж шүү дээ. Энэ том дельтатай орж иж гинэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ хэнийг нь зарсан бод энийг энэ чинь худалдаж авсан байгаа байхгүй юу. Хэрвээ энэ зарлт маань өөрөө селлер буюу улаан дельта байгаа бод тэгвэл энэ маркет ордер гэсэн үг. Хэрвээ энэ улаан дельта чи өөрөө маркет ордер юм бол тэгвэл buyer маань энэ чинь лимит ордероор тоогдсон гэсэн үг байхгүй энэ газар дээр. Энэ бол нэлээд том юу л байна л да, лимит ордер байна л да. Ийм амар тогтой энэ чинь суугаад байгаа байхгүй. Тийм амар дельта бол энэ хажууд бол бараг л байгаагүй юм те. Өөрийн энэ хүртэл. Энд бол нэлээд зогсон байна. Тэгээд түүний дараа орж ирсэн селлер маань одоо чи бид хоёр харъя одоо бид нар ингээд хамгийн хай руу ингээд бүр шахахтаад орсон. Хамгийн хай руу шахахтаж орчоод тэгээ бүр явъя гэд явж чадахгүй байгаа байхгүй. Доош селлерийн зоон дээр ирчээд штеп. Энэ бол селлерийн зоон дээр ирчээд доош орж ирж байгаа селлерийг бид нар барьж аваад дээшээ буужиндаа дахиад доош орж ирсэн селлерийг дахиад обсерв хийгээд дахиад дээшээ гарч ирж гинэ гэдэг чинь селлерийн зоон дээр ирчээд ингээд байна гэдэг чинь наадах чинь. Селлерийн сул байхгүй. Тэгэхээр ерөнхий контракт маань хэрвээ эн чинь нэгдээд яваад байгаа. За тэгээд бид нар яг үе шилжихэд бол шилжсэн байгаа гэхдээ гаралт байхгүй байгаа шүү дээ. Шилжилтийн гаралт байхгүй байгаа. Тэгэхээр buyer маань миний бодлоо тий одоо эндээс энэ хүртэл орж иж байгаа энэ хөдөлгөөн бод контракт хэмжээнд хэтэрх юм уу байна. Таашаа дахиад ямаар би бол ийшээ орж ирмээр байна. Энэ бол хэтэрх юм уу байна. Тэгэхээр селлерийн зоон дээр ийм яа реакшн өгж байгаа өдрийн таймфрейминг селлер энэ бол зүгээр ч гүйлт хийж байгаа байхгүй. Тэгээд кластеруудаа буюу яг ингээд маркет мейкерийн өөрийгөө илэрхийлээд байгаа энэ одоо volume-ыг харах юм бол тийм мөнгөний хуваарлтыг харах юм бол яг харахгүй селлер бүр арай дэндүүн муу байна. Бид нар яг энэ газар дээр хэнийг үнэлэх ёстой вэ? Яг энэ газар дээр бид нэр селлер гэдэг тоглогчийг үнэлэх ёстой байхгүй. Яагаад гэхээр өөрийнхөө газар дээрээ өөрийнхөө хүчтэй байх ёстой газар дээрээ маш муу байна тий. Маш муу байна. Тийм учраас селлерийг бид нар үнэлвэл энэ чинь хамаагүй зүгээр. Энэ доош орж иж байгаа энэ хөдөлгөөнүүд чинь buyer-ыг энүүгээрээ тий бид нар buyer-ыг үнэлэх шаардлага байхгүй яа. Тэгэхээр энэ чинь зүгээр л liquidity авалт байгаа байхгүй. Тэгвэл liquidity авалтын үеэр ийм давгүй хэмжээний ийм observe тий хамгаалтын паттернуудыг өгөөд байна гэдэг нь бас их сонирхолтой. За би бол buyer талдаад баймаар энэ жоод. Би бол лонгд ажилламаар. Энэ бол зүгээр цаг нөхцөл явагдаж байна. Зүгээр л маркет мейкер зүгээр хүмүүсийн толгойг эргүүлж байна. Тэгээ хэдүүдээ харъя. Ер нь бол би бол энэ дээр лонгд ажилламаар байна. Энэ одоо buyer-ийн өдөр байсан болж таарах гэдэг байхгүй энэ өдөр те. Амралтын өдөр болж таарад маргааш шууд ийшээ зогч байгаа юм да. Чиний хүлээлт buyer тал руугаа pullback buyer энэ аваас бол яг селлерүүд орж ирнэ гэж бодоод байгаа. Шууд бол цөмлөхгүй гэж бодож байгаа юм те. Ерөнхийдөө бол ингэж байгаа тохиолдолд биш те. Яг VBP левлийн хажууд ирчээд шүү заяа. Тэгээд ийм юм хийгээд байвал айгүй бол шууд гусна. Энэ дээр бол нэг сүртэй гатаж матахгүй. Шууд цаашаа брейк орж ирсний дараа pullback ороод тэгээд жоохон тийм shake out төлөв хийж болно. Ер нь бол ингэж байгаа тохиолдолд миний харж байснаар бол дандаа брейк хийжсэн. Яг ингэж дэвд рүүгээ төхөж очихдоо ингэж спортод төхөж очоод тэгээд энэ бүр контрактынхаа хэмжээнд шүү дээ. Ингэж төхөж очоод цаашаа дайрах юм бол айгүй шууд ор. За дараагийн хүлээлтүүд чи юу байгаа вэ гэхээр селлер талын хүлээлт одоо мэдээж buyer талын хүлээлтийг бид нэр тооцоолж гаргаж ирэхтэй. Мэдээж селлер талаас байж бодох тэр одоо нүүдлийг те бид нар бас тооцоолоод гаргаж ирэхтэй байхгүй. Buyer тал руугаа чи long ажил яаж байгаа бол ажил шууд маргааш нэг дээр бид нэр шууд арилжаа хийх юм болов гэж харж ийн те. Энэ дээр бол энэ блоктой баймаар. Энэ блокны энэ левелтэй харьцаатай ямар реакшн орохыг бас хармаар байна. За ажил сүүчи шууд ажилламаар байна. Эсвэл
pullback ороод тэгээд дэше явмаар нь гэсэн үг шүү дээ. Шууд явж байгаа тохиолдолд одоо энэ кластерыг хоёулаа задлаад үзье л да. Энэ кластерыг задлаа харах юм бол дэше бол нэлээд давгүй явж ийсэн аа. Энэ хавьд нэг жоохон блоктой байж байгаа. Дэше гараад дахиад нэг блоктой байж байгаа. Тэгээд ингээ хаагдсан. Тэгэхээр чи бид хоёр ерөөдөө иймэрхүү төрлийн юм байгаад байгаа юм да тий. Энэ хавьд хаа. Яг гол нь. Тэгэхээр энэ ч тодорхой хэмжээний ликвидити зэвд байгаа болж таарах гэдэг. Тэгээд энэ ч бас мэдээж байгаа болж таарах гэдэг баггүй. Тэр шууд явъя гэж байгаа бол айгүй бол энэ левлийг манипуляшн хийгээд явж болж байна. Тэнгүүд хідүүлээ дагаад болно. Тэгээд аль эсвэл манипуляшных нь үеэр нь сигнал орвол аль эсвэл дараад нь явсныхан дараа тий ямар нэг ийм их төрлийн газар дээр хідүүлээ бол орчиж болно тий. Энэ дээлтэй бол бас яг адилхан. Баяр талын заяа. Баяр талын вариантууд, арилжаа хийх вариантууд бол хамгийн түрүүнд энэ хоёр байгаа байхгүй юу? Аль эсвэл шууд явах юм бол яг хөө тэгэл тэгвэл энэ хавьд ийм их төрлийн юм дээр бол ороо явчих болно. Шууд явж байгаа. Ямар ч манипуляшнгүйгээр. За энэ бол номер 1 буюу номер 2 баймир байна. За тэгээд чиний энэ зурсан энэ хүлээлт чинь болохоор заавал энэ юу руугаа те энэ максимум волюм руугаа ирээдэх ямар ч шалтгаан байхгүй. Энийг бүр илүү цаашаа ингэж гүнзгий орж энэ хавь руугаа ингэж ороод эндээсээ бас лонг явж болно шүү. Тэгэхээр лонгийнхаа вариантыг бодохдоо дандаа нөгөө нэг бүх вариантыг бодож харж байгаа. Бид нар хэрвээ одоо тухайн блокныхоо хэмжээндээ энэ блокныхоо хэмжээнд энэ мөнгөний богинолтынхаа хэмжээнд liquidity level рүү орохгүйгээр хоёулаа зөөн рүү ороод те зөөн рүү ороод энчнээ солигдоод ингэж явах гэж байгаа бол тэгвэл яг хуу чиний энэ хүлээлт чинь бол зүйл байж болох юм байна. Бид нар зөөнөөс явсан тохиол. Гэхдээ ихэнх тохиолдолд манипуляшн ордог байхгүй юу? Тэгэхээр ингэж явна гэсэн хүлээлт бол чамд даавал байх хэрэгтэй. За баяр талаас өөр чамд ямар бодол санаа байгаа вэ гэхээр би зүгээр баярыг чинь нэг юмсэн шалгалтмаар юм да. Энэ сум юу гэж хэлэхэд байгаа. Эндээсээ ингэж явах боломжтой гэж харж байгаа юм. За окей болж чинь. За энэ ч энэ за яг тэ бас байж болно. Гэхдээ энэ бол наацх нь яг энэ л баймир те. Энэ бол маргааш нөгөөдрөөс хамаарна те. Одоо өнөөдрийн арилжаанд бол энэ хоёрууд нэг сүлтэй бол юу яах нөлөө оруулах те. Яг тэрийг бодсон байна гэдэг чинь сайн байна л да. Гэхдээ энэ бол хитрхи хол байна л да. Чи бид хоёрт бол яг өнөөдөр яаж арилжаа хийх вэ гэх байхгүй. Тэгэхээр окей. Өнөө маргааш те ядаж өнөөдөр тэгээ маргааш гэдэг 2 өдрийн тийм дилей те дилей вариантыг гаргаж ирмээр. За селлер талаар угаагаа гэвэл хэрвээ энэ нөхрийг те чи бид хоёр ингээ обзерв хийтэн тохиолдолд одоо ингээд ч юм уу энэ миний жоох аваад ч юм те үг ингэж хаагдаад ороод ирсэн хаагдсан тохиолдолд ч те тэгвэл бид нар аль эсвэл шууд явж болно эсвэл ингээд явж болох гэдэг те. Окей. За энэ селлер талын энэ вариантыг бол би ингэж л ойлгох. За энийг яаж ойлгох ингэж явна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ? Ийш орж ирээд мя баяр орж ирээд мя баярын эсрэг селлер зохино гэдэг юм. Гэхдээ энэ бол яг жижиг таймфреймийн төр төрийг энэ чи дураад байна. Өдрийн таймфрейм дээр. Өдрийн таймфрейм дээр бол эцсийн байдлаар яг энэ сумын дагуу явах юм бол зүгээр ийм доош нь ийм селлер орж ирэх гэдэг байгаа байхгүй. Тэр селлер мэн бол яаж орж ирчих болох гэдэг байхгүй. Эндээсээ ч орж ирчих болно те. Тэгэхээр тийм байна. Энэ хүлээлт чинь бол энэ левел рүү орж ижил энэ хүлээлт чинь бол гарч ирж болох юм л да. Окей. Ерөнхийдөө ойлгосон те миний хэлэх гээд байгаа зүйлийг энэ чи жоохон дутуу юмнууд байна. Чиний хүлээлтүүд чинь нэлээд бүр юм clear байх хэрэгтэй байна те. Яг маргааш те эсвэл одоо өнөөдөр те одоо арилжаа хийх гэж байгаа хүний хувьд за яг тэр хавьд тэгж жаад ингэж жаад нэг тэндээс нэг тэгчих бах гэсэн маягаар орж ирвэл нэг тийм болтой бол арилжаа бүтэхгүй. Нэлээд тооцоод байх. Энэ арилжаа гэдэг зүйл ерөнхийдөө тоглоом гэдэг зүйлийг л тийм артай байна. Наадах чинь стратеги тоглоом. Стратегийн тоглоом учраас яг л миний дөнгөж цэнийг бодож гаргаж ирж байгаатай адилхан юм хийх хэрэгтэй. Хэрвээ стратегийн тоглоом болж байгаа. Мөнгөтэй холбоотой шүү дээ мэдээж. Энэ бол тий рисктэй тоглоом. Тийм болохоор нэлээд нарийн харах хэрэгтэй тий. Хэрвээ арилжаа хийх настер байхгүй, иймэрхүү төрлийн юм хийгээд суух настер байхгүй байгаа бол тэгвэл өнөөдөрт арилжаа хийгээд хэрэггүй. Ер нь хизээч арилжаа хийхдээ ийм хийгээд сумааргүй байна гэсэн ийм төрлийн бодлууд байгаа бол тэгвэл бүр арилжаа хийгээд хэрэггүй. Арилжаа хийх гэж байгаа бол энэ зүйл байдаг зүйл. Энэ бол дандаа тооцоо, дандаа стратеги, дандаа иймэрхүү төрлийн нүүдэл суудал тийм ээ. Энэ бол анализ. Тэгээ гүн анализ байх хэрэгтэй юм тий. Ерөөсөө л ийм хараад үзэх юм уу те. Энэ слайдаас нэлийн их юмыг би бол бодож гаргаж ирсэн те. Энэ слайдаас ерөөсөө хоёрхан слайдаас маш их хэмжээний мэдээлэл бүр сквиз хийгээд гаргаад авч байгаа байхгүй. Маргааш арилжаа хийхэд бол би бол битэн. Яг ийм байх хэрэгтэй юм оршоо. За ингээд флатлаад ихсэн мэн 2 левел үлдээгээд те. Энэ дээр бол ойлгомжтой болоод ир чинь яг л дөнгөж саний ярьсан юм чинь дагуу ерхий үлдээд донг баймир байна. Энэ дээр бол liquidity аваад донг баймир байна. Тэгээд одоо харъя те. Яаж одоо миний хувьд бол энэ седрийн муу одоо мя байгаагийн илэрхийлэл байна. Энэ нөхөр биш те. Энэ хөөрөө бид нар дахиад дэше pullback орсон. Дахиад седрийнхаа зоонд л ирсэн байгаа байхгүй. Одоо ингээд бодоод үзлээ. Ингээ range байдаа гэж бодъё. Ингээ range. Энэ buying zone, энэ седрийн zone.
Энэ нейтрал буюу 50 50-тэй энэ ч хин бол хин л байж болно. Гэхдээ хэрвээ энэ хоёр тоглогчийг алдуулдаг гэвэл Cedric бидний чинь алдуулах хэрэгтэй байхгүй хүчтэй байхад. Bayern-ын энэ хүчтэй байх алдтай байхгүй юу? Бүр алдтай тийм ээ. Тэгэхэд бид нэр Cedric тал руугаа Cedric тал руу орж ичсэн нөхрийг бид нэр оброб хийчихэд утаагаа нөгөө Cedric газар дээр ирсэн байх чинь нөгөө Cedric чинь олттой дарж хүч чадахгүй шүү дээ. За тэгээ хэдүүл хаа тийм. За liquidity table руу орсон. Энэ бол гэхдээ цохилтын кластер гэж хэлэхэд бол жоохон хитүүлэн. Цохилтоор орсон юм шиг мөртлөө энийг бол observe хийвэл хий чинь те ямар ч асуудал байхгүй. За ерхий үлээлт бол энэ газраас бол ерхий үлээлт бол long. Энэ нөхөр бол тэрхий муу брейк хий чинь. Тэгээ энэ volume яагаад юм муу байгаа юм бэ? Энэ одоо ямар нэгэн баяр маяр болоод байгаа юм яагаад? За баяр орж ирсэн те. Тэгэхээр энэ level-ийнхаа manipulation-ыг хийсэн байдлаар чи бит хоёр хийлээ. Одоо энд байсан нэг юу байсан да санаж гэнэ үү? Чи бит хоёр ярьжсэн нэг level-ээ эцсийн байдлаар бол энийг авахар шийдсэн байна. Тагийн time frame-ыг заавал нэгээд хараарай. За яг одоо ийм төрлийн чартрууд дээр ялангуяа надтай хамт ингээд энэ гэрийн даадварыг шатгасны дараа шууд тагийнхаа чартыг гаргаж ирээд 4 цагийнхаа чартыг гаргаж ирээд эндээс яаж ярьж хийж болох байсан бэ гэдэг зүйлийг хар. Одоо ерөөхдөө те volume trading хичээд орсны чинь дараа та тусдаа ингээд өөрсдөө ингээд бие даагаад явахаар болчихлоо шүү дээ. Би одоо ингээд болох бүх юма бүгдийг заагаад өгсөн. Одоо та хэд маань өөрсдөө бие даагаад DPR барилыг ашигдаад яаж мөнгө хийж болох байсан бэ гэдэг зүйлийг history-гоос олж харах нь шүү дээ. Хэсэг хугацааны турш. Түүний дараа демо дээр ярьж байгаа те. Энэ арга барилыг ойлгосны дараа те яаж ярьж хийж болох бодгийм бэ гэдэг зүйлийг history-гоос олж хараад те ганц хоёр ярьж хийгээд ойлгоод нэгэн гайгүй ингэж шаартаа. Басныхаа дараа тэгвэл тэрнийхээ дараа player дээр заавал демо тавьчихсан. Тэгээд баруун тийг нь ерөөсөө мэдхгүй яг л live ярьж хийж байгаа юм шиг демодод мөнгө олж сурах хэрэгтэй. Тэгжиж live ярьж байгаа байхгүй. Дараа бүтгүү те. За ямар ч гэсэн чи бид хоёр long руу харж байгаа long-год хിവэр явж гин. Би ч тийм бол авсан дэшээ орж ирсэн. Тэгээд би бол энэ чинь ингээд энэ блок ингээд зурчмаар. Out of control гараад дэшээ хаяа эзэн бол гүнзгий correction гэж би бас хармаар шүү заяа. Хүлээлтүүд чинь бол хангалттай давгүй байна. За энэ яадаг хүлээлтүүд вэ? Бай. Айгу их байна. Дэшээ доош. Тэ энэ бол айгу л энэ. Энэ бол ойлгомжтой. Seller тадваргаа бол мэдээж ингэж ямар юм. За энэ дэр бол ойлгомжтой. Ингээ ороод ирэхээр шууд дэш. Жогон пул ойлгосонгүй. Энэ хоёр чи барь ямар ч ялгаагүй юм шүү. Энэ бол жижиг таймфрейм дээр цагийн таймфрейм дээр чи энэ зурсан зүйлийг харчих заяа. Одоо энэ дурсан энэ хоёр arrow биш үү те? Энэ хоёр arrow жижиг таймфрейм дээр зүгээр visibility бодоход гаргачих. Ямар ч баг ядгаа байхгүй хоёр arrow байгаа шүү. Нэг нь ингэчихсэн заяа. Нөгөөх нь зүгээр л ингэчихсэн. Энэ хажууд бол ямар ч pullback mag орох юм уу? Айгуу бол ямар нэгэн liquidity devil хамж авах ямар ч тийм юм байхгүй байхгүй. Энэ хоёрын аль нэгэнд байвал хангалттай. Зүгээр шууд ямнаад гэдэг үлээлт байгаад байгаа байхгүй. Дараагийнх нь энэ devil-ийг тестлээд дахиад амар ч гэсэн энэ цөмийг тестлээд явна гэж бодъё те. Тэгээд энэ devil-тэйгээ хамт зэрэгтэй юм нэг юм дахиад байвал окей. Энэ бол байж болж байна. Энэ хүлээлт бол байж болж байна. Хоёр хүлээлт. За түүний дараа иш орж ирсний дараа ингээд гэдэг чинь энэ хүлээлтийг бол би нэг л сайн ойлгохгүй байна. Энэ хүлээлт биш үү те. Энд чинь жижиг time frame-ийн хүлээлтийг гэж зураад байгаа байхгүй юу? Жижиг time frame-ийн хүлээлтийг. Жижиг time frame дээр ийм ингэж хөдөлсөөр байгаад эцсийн байдлаар дээшээ гарахтаа энэ чинь чиний өдрийн time frame-ийн чинь баар ингэж л хаагдсан шүү дээ. Тэр өдрийн time frame-ийнхаа хүлээлтийг зурчих хэрэгтэй байна те. Одоо ингэж орж ирээд ингээ гараад ирсэн байна гэдэг зүйлийг өдрийн time frame дээр дураад ах ямар шаардлага байхгүй. Тэрвээ тэгж байгаа бол окей бид нар эхлээд ингэж хаагдаад ийм баар нэг өдрийн баар ингэж орж ирээд дараагийн өдөр дээр бид нар дахиад нэгдээд ингэсэн тохиолдолд чинь энэ дурсан энэ ийм ч гарах юм. Тийм учраас би бол энийг хилүүд гэж хараад байгаа байхгүй юу. Окей. Тэр ерөнхийдөө бол энэ чинь бод ингэ нэг хүлээлт заа юу. Ер нь бол хоёрдугаар хүлээлт чинь бод энэ их олон юм хэрэггүй. Өдрийн тайфрейм дээр ялаагүй. Энэ байна. За тэгээд да мэдээж эндээс бол явж болно. Тийм. That's good one. It's good one. Энийг бол би бас л нэг гэж үзмээр байна л да. Яг нь чиний бодлоор шүү дээ. Чиний бодлоор бид нар энэ левелийг жоохон сэтээс шууд явж болж байна эсвэл арай жоохон гүнзгий ороод энийгээ давхар теслээ тэгээд явж болно гэсэн ийм хоёр нэмэлт хүлээлт байгаад байна шүү дээ. Ийм. Энэ хоёрыг бол баг нэг рүү бас дахиад оруулж болно доо. Ерөнхийдөө бол энэ левелийнхаа liquidity-г хамаад энийг тестлэх юм уу тестлэхгүй юм хамаагүй дээ. Ямар ч энэ левел минь энэ чи байна гэдэг чинь энэ левелийг хүчтэй бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө 3 дугаар вариант гэж гарч ирнээр энэ бай тавуу. Хэрвээ ингээ брейк орсон тохиолдолд окей бүм seller руу ингээд ажиллаж болно ингээд ажиллаж болно. Энийг бол би нэг л сайн ойлгохгүй. Жижиг time frame дээр доош орж ирээд fireman муу орж ирээд тэгээд seller тадрууга дарна гэдэг. Чиний энэ зурсан зүйл чинь жижиг time frame дээр яаж хөдөлгөөн үүсэх боломжтой байна вэ гэдгийг хэлүүлсэн байгаа байхгүй. Окей болж байна.
Энийг чи ойлгох хэрэгтэй байгаа шүү. За жижиг тайфрам дээр тэгж хөдлөх магадлал байгаа гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Эний чинь би бол хүлийн зөвшөөрч яагаад гэхээр яхаар гоо чи баярын спорт байгаа. Хэрвээ бид нар жижиг тайфрам дээр доош орж ирээд мяа баяр ороод ирсэн тохиолдолд ерөөсөл энэ газраас орж иж байгаа баяр манд мяа байвал бүх доош орж иднээс гэсэн юм байгаа байхгүй. Гэхдээ ерөнхийдөө дутуу хүчин хэмжээнд энэ хоёр хүлээлт чинь бол нэг ядгаав байх. Ядгаав байхгүй. За энийг сөхсөн байна те. Сөхөж орж ирэхдээ нэг юм одоо жоохон бод юм их чинь ашгүй. За энэ бол нэг амар сүртэй юм manipulation хийсэн юм харагдахгүй дээ те. Тэгс мөртлөө бас нэлээд савсан биш нөхөр те. Эхлээд бол яасан бэ? Дээшээ гараад энэ левелийг тестлээд заяа. Тэгээ эдээсээ доошо зохиод энэ газрыг жоохон аваад тэгээ бутаад энэ бол яг цаг нөхцөө гэдэг те. Ерхий үлдээс бол бонг. Тэгээ энэ бол яг цаг нөхцөө гэдэг. Хүмүүсийг ерөөсөө явуулахгүй шүү дээ. Арилжаанд ороод бариад байгаа хүмүүс хэд гаргаад байгаа байхгүй. Ялангуяа тэгээд энэ хоёр те. Энэ хоёр амардсан үеэр ганд өөрийгөө илчлээд байгаа нөхөр чинь энэ байгаад байхгүй. Баяр л өөрийгөө илчлээд байна те. Седер маань муу байна. Энийг бид нар manipulation хийдэг хай. Седер муу байна. Дахиад седер муу байна. Ерөөсөө өсөлтөө юм хийж чадахгүй. Дельта ихсээд байгаа мөртлөө шүү дээ заяа. Седерлийн market order те. Ихсээд байгаа мөртлөө бид нар зах зээлийн хэмжээнд хөдлөхгүй байна. Why те? Яагаад? За ерхий үлдээлт бол миний хувьд бол лог баймарана. Гэтэ энэ дэр нэг юм ороод ирсэн байгаа байхгүй. Ерхийдөө бид нар энэ максимум void юм гэж байгаад байгаа шүү дээ. Энэ покийнхоо доор орсон байгаад байгаа учраас ерхийдөө ийм хүлээлтүүд байх нь ч яг байх гэдэг л да. Тэгээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Бид нар ерөнхийдөө flat дотор байгаа байхгүй. Өдрийн тарифынхаа хэмжээнд бид нар тэр чигээр flat дотор байгаад байгаа. Тэгээ энэ flat-ныхаа гаралтыг бид нар энэ ерөнхий том цөмийнхаа гаралтыг бид нар өгөөгүй тохиолдолд энэ нөхөр чинь тэгэл ерөнхийдөө бол нэг тийм амар сүртэй үүрэг гүйцэтгэхгүй. Гол трендийг харах хэрэгтэй байна. Гол контракт маань хаанаас нийлдэг хаашаа явж байгааг харах хэрэгтэй байна. За тэгээд бид нар мэдээж те өдрийн тарифынхаа хэмжээнд ийм хөтөлбөрийн юм руу орчихсон. Тэгээд зээлэр байхгүй байгаа байна гэдэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй байна тийм ээ. Тэгээд ерхий үлдээлтийн хэмжээнд бол энэ дээр бол лог амар байна. Одоохондоо. Ерхийдөө те одоохондоо гэдэг нь юу гэсэн үг гэхээр ер нь бол баг энэ чинээсээ гарan гарт. Энийг тэгж таармаар байна. Тэгээ ойролцоо. Бид нар энэ төм дотор байгаад байгаа. Энэ төмний максимум волюм хаана байх бол нэг юм чухал биш. Энэ төмөөс хизээ бид нар гарах вэ гэдэг чухал байгаа байхгүй. Тэгээ яаж гарах вэ гэдэг. Тийм учраас лонг л одоо лонг л хармаар байна. Надад энэ хоёр селдер ерөөсө таалагдахгүй жоохон яа байна. За баяр орж ирж байна. Нөгөө л нэг төм дотроос бид нар байгаад байгаа. Маркет мейкер яваагүй байгаа байхгүй юу? Яагаад энэ чи биднэрт ийм мөнгөний хуваарлт үүсээд байгаа юм бэ гэвэл лимит ордертой тоглох чи байгаад байгаа учраас тэгээд байгаа байхгүй юу? Хэрвээ хин нэгэн лимит ордероор энэ төмийг бариагүй байсан бол энэ хата ийм хэмжээний мөнгө энэ чи хөөгнөрөд гараад ирсэн байна гэдэг чинь юуны шалтгаан бэ гэхээр хин нэгэн лимит ордероор бариад байгаа байхгүй юу? Зах зээлийг явуулахгүй байна. Доошож явуулахгүй, дээшэж явуулахгүй, доошож явуулахгүй, дээшэж явуулахгүй, доошож явуулахгүй, дээшэж явуулахгүй. Тэгсээр гад энэ чинь ийм төм үсэд байгаа байхгүй юу? Энэ тоглогч маань хэрвээ ийм их хэмжээний мөнгийг энэ чинь оруулсан байгаа бол тэгвэл энэ одоохондоо 0 байгаад байгаа байхгүй юу? 0 $-ын профиттэй суугаад байгаа байхгүй юу нөхөр? Наагүй байхгүй юу? Энэ авсан энэ их хэмжээний авсан юмныхаа профитыг буюу энэ үр ашиг хизээний цагт хүртэх гэж суугаад байна шүү дээ. Гэхдээ одоохондоо бол хүртээгүй. Тийм учраас бид нар энэ ийм том флайт үүсч байгаа тохиолдолд бид нар энэ максимум волюмын доор норонгууд шууд шорт хийж шаагаад дээр нь жоохон гарангууд нь шууд зааж лонг гэж ингэ шаагаа суугаад юм бол энэ бол зүгээр л тэнгэр рүү ингээ хуруугаар дааж байгаа шиг юм болох гэдэг байхгүй. Тийм учраас иймэрхүү төрлийн имийг reality талаас нь харах хэрэгтэй. За мөн чанар ийм л байна тийм ээ. Мөн чанар ийм байна. Маркет мейкерийн нүдээр зах зээлийг харах хэрэгтэй. Бид нар энэ цөмөс холоогүй юм. Чи өөрөө маркет мейкер гэж бодоод үзэлтэй өөрийгөө. Хэрвээ чи ийм мөнгөтэй тэгээд энэ чинь ийм позишн аваад тэгээ хаашаач одоохондоо гараагүй байгаа тохиолдолд бодод үзэлтэй тийм. За баяр орж ирсэн. Дахиад седер орж ирчин тий. За тэгэл ерөнхийдөө бид дээшээ доошод байгаад байна. Тий. Одоо жишээлбэл седерүүд тий. За одоо волюм кластер анализ хийхгүй болж байгаа байхгүй. Седерүүд волюм багасаад байгаа мөртлөө дельта x чинь спред нь багасаад байна тий. Бид хөдлөхгүй байх гэсэн. За баяр болохоор хамаагүй баг хэмжээний мөнгөөр шүү дээ. Хамаагүй баг хэмжээний мөнгөөр, хамаагүй баг хэмжээний дельтагаар дээшээ шууд юм хөдөлгөөнийг хийгээд байгаа. Одоо чи энэ спредийг хар, тэгээ баяртлын хийж оруулсан спредийг хар. Тэгээ энэ нөхдүүдийн оруулсан мөнгийг чаар. За тэнгууд энэ баярын эсрэг орж иж байгаа энэ седер байгаа. Энэ седрийг оруулж ирсэн мөнгийг буюу энэ седрийн хийж чадсан зүйлийг нь хар. Ерөөсөө юм хийж чадахгүй байгаа байхгүй. Ийм их хэмжээний мөнгөөр энэ баярыг ерөөсөө багч чадахгүй байгаа даа шүү дээ. Тэр энэ чинээс ерөөсөө хөдлөхгүй байна. Хашаад байгаа байхгүй зах зээлийн хэмжээнд. Одоо ингээд агшаад байгаа байхгүй юу? Тэ? Ерөнхийдөө юу хийгээд байна? Иймэрхүү төрлийн юм хийгээд байгаа байхгүй юу? Техникэл анализын хэмжээнд бол дээшээ гардаг. За тэр харж байна уу? Гэхдээ хамгийн гол нь энэ чи байгаа энэ үйл явцыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Энэ кластер волюм анализыг унших хэрэгтэй.
За тэгээ мэдээж ерөнхий дүр зургийг уншмаар байна те. Миний яриад байгаа энэ чинь хамгийн crucial байхгүй юу? Энийг та хэд толгойн дотроо бодож сурах хэрэгтэй байхгүй юу? Яг миний толгой яаж ажиллаж чинь та хэдийн толгоос ингэж ажилламаар байна. Миний ингэж ярьсан те. Ерөнхий нэгдүгээр левелийг задсан. Энд ч байгаа энэ селерийг бодсонтой адилхан энэ бүх толгойн үйл процесс та хэд байх хэрэгтэй. Тэгжиж энийг ойлгоо шүү дээ. Тэр паттерн энэ чинь ингээд юм technical analysis паттерн тийм байна. Тэр паттерн тийшээ гарах хэрэгтэй гэдэг ингэж байгаа. Тэр чинь бол crucial биш байхгүй юу? Хамгийн гол юм гүйцэтгэж байгаа юм биш. Яа тэгэхээр энэ паттернаас бид нар ингэж доош ундаг юм зөндөө байгаа. Өөд юм анаас мөнгөний хуваал. Мөнгө. Ерөөсөл мөнгө. Тэгээ ер нь бол явахаар байна дөө. Явахаар харагдаад байна. Хүлээлтүүд шууд явна. Жоо pullback ороод явна гинэ. Pullback орохдоо яг энийг manipulation хийгээд явж бодсон тийм ээ. Окей. Тэгээ энэ хитрхи олон ийм зурагтай байна да. Ийм олон байх шаардлагагүй юм болов. Яг ингэчгүй юу? Ерөнхийдөө те 1 за 2 тэгээ 3 л гэчихгүй. Энэ хавийнхаа асуудлыг шийдэж байгаа. Окей, тэгээд энэ зүйл чинь биш дээ. Энэ хоёрдугаар энэ вариант чинь бол яг энийхээ энэ цөмийнхөө гүйцэтгэх бол хамчих баг. Хангалттай хэмжээний хамчин. Тэгээд аль эсвэл жон гүнзгий ороод явна. Устдаар бол тэгээд эндээс бол явж болж байна, окей. Яг энийг бол яг эндээс бол дахиад бай хаж болно. Яг яадаг point of control гарч ивчээд байгаа юм чинь тийм ээ. За тэгээд хэрвээ яг энэ чинээс муу селлер ороод ирэх юм бол хоёудаа таарч болж чинь, окей. Так. За зин сүүлийнх нь энэ мэснэ. Оо чаавс. За энэ яа сонио. Орчихсон юм. Оо ч юу вэ? За жаа. Энэ шүү дээ. За шууд зогцсон юм. Окей. Хүлээлт. За энэ олон янзын ийм хүлээлт зураад байгаа тал дээр бол бас фрейм дээр ийм олон янзын зураад шаардлагагүй юм билээ. Ерөнхийдөө би бол энэ дээр ингэчмээр л байна. Ийм нэг ингээд эндээс ингээ 2 заяа энэ хоёр левел. За яг хөө энэ ч нэг левел байгаа юм окей. Энийг за яг хөө. Тэгээд ийш орж ирэхдээ энэ гаднах левел окей болж байна. Тэгээ баг энэ бол нэг шаардлага байхгүй. Ер нь бол энэ левел чинь баг одоо хэрэггүй шүү дээ чи тохиол мэдж байгаа. Энэ левел ер нь баг хэрэггүй. Тухайн үед ягаад ажиллаад явцсан учраас те энэ левел ч угаас ажилтаа. Энийг устгах чинь заяа. Тийм учраас блокны хүрээ байж болж байна. Дараагийн блокны хүрээ байж болж байна. Тэгээ яг мэдээж цөмрүүгөө ирээд зөөн рүүгөө ирээд явж болно. Гэхдээ ийм амар зөвхөн хийж байгаа тохиолдол баг л. Яа селлер орж ирж байна. Яг энэ чинь VIP левелүүдээс селлер орж ирэх нь байдаг зүйл. Тэгэл ерөнхий хүлээлт бол бүгдээрээ лонгууд те зүг. За buyer орж ирсэн тестийн левел. Шууд ийшээ дээш ороод буцаагаад pullback ороод за дээшээ окей. Окей. Энэ бол ингээд нэг вариант л гэж би үзээд байгаа байхгүй энийг те. Энэ бол ингээд ерөнхийдөө нэг те вариант. Тэгээд дотроо яг ингэж явж болж эцсийн байдлаар яг ингээд ороод ирж шүү дээ өдрийн трафик бол. Одоо эднийг бол бас нэг амар их байдгаас шаардлага байхгүй. Тэгэхээр энийг хар. Энэ левелийг хар. Тэгэл одоо баг энэ доторх левел чинь баг л цөмтөөгөө нийлж байгаа юм дөө. Эндээс л би бол 1 2 3 вариант л амар энэ баяр доторх. Тэгээд яг шууд явна гэдэг нь ингээд өгдөхөөр амар их бас хэрэг бахаа. Оо яач юу? Аа хаш ирүүлсэн юм уу? Дууссан юм уу? Багцсан юм уу те? Вариантуудаа багсгах юм шиг шүү дээ. Доош бүн. Энэ нөхөр чинь тэгээд одоо observe хийсэн ба шүү дээ. Observe хийгээд тэгээ энэ дэр buying delta байна шүү дээ. Buying delta гэдэг чинь тедерийн лимит ордрууд байсан. Тэгээд тэр лимит ордруудыг buyer-ууд үтэж түлхэж оруулаад тэгээд тэр buyer-уудыг навьж доош тохиолдсон шүү дээ. Адаг руу. Эндээс л чи бид хоёр long харж байгаа те. За энэ long man мяа яадах юм бол дахиад энэ чинээс тохино. Бид нар хизээ энэ нэг тэнийг флатнес гарахыг мэдгүй байдаг байхгүй. Хэрвээ buyer man мяарч юм бол үсэлэр дахиад зохино хаашаа зохих хөдлөг ийшээ зохино те. Ерөнхийд зүн бол мэдээж buyer татвар байгаа. Тийм учраас бид нар нэг амир энэ buyer хожигдно гэдэг энэ юуг энэ чи бодох бол нэлээд эрт байна те. Яг хөө seller тал дээр ийм wave ортон байна. Энэ wave-ийг оруулахдаа ингэж түлхүүр кластераар observe хийгээд зохицсон байна те. Observe хийсэн байна гэдэг нь seller тал руугаа нэг жоохон арилжаа хийх боломжийг л гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ buyer татвар болоогүй шүү дээ хожигдох. Нэг чинь цүм байна. Чинь level байна, цүм байна, дээрээс нь дахиад level-үүд байна. Хангалттай хэмжээний юунууд байгаа байхгүй юу? Reaction өгөх level-үүд. Тийм учраас одоогийн байдлаар бол ингээд active seller, active buyer-тай болцсон. Buyer нь болохоор мэдээж боослоо. Яг одоогийн байдлаар бол. За ингээд ийм stop and action орлоо. Хүлээлт шууд дээшээ. За хүлээлт дээшээ орчихсон buyer маань ийм дэгтэй нэглэж мэгдэд янз болцсон юм байна шүү дээ. Энэ чинь тэгээд ийм дөөж кластераар хаагддаг хүлээлтүүд. За buyer-ийн вариант гэвэл шууд явж болно.
Энэ бас энийг бас л ойлгохгүй. Шууд явна эсвэл ямар нэг юм хийгээд явах юм уу те. Тэнгүүтээ ийшээ орж ирээд явах болтой байна уу гэвэл энэ чи ийм зүм байгаа маа. Окей. За тэгээд manipulation хийгээд ингээд энэ дээр болохоор энэ селлертлийн нөхөр маань сууд байх юм бол buyer маань явж болж байна. Энэ юу юм? Энийг гэж үздэг юм. Энэ бол ерөөсөө одоо хамаагүй шүү дээ. Энийг одоо устгахч болно шүү заяа. Тийм ээ. Одоо энэ бол ерөөсөө хамаагүй. Энийг бол би яхаа ойлгож ин шинэ левел яг би чиний жижиг тайфрейм чинь бас ойлгох гэдэг юм да. Энэ бол болж байна. Энэ бол хэрэггүй. Эндээс орж иж байгаа buyer энэ хавьта муу селлертэй байх юм бол ингэж сохиж болно гэж юу? Окей. Болно те. Яг цаашаа чи ургуулж бодоод байгаа байхгүй нэгээс нэ окей. Тэгээд шууд л зогч юм те. Окей. Дүүцэн. Ямар ч лсэн чи бид хоёрт энэ ч бол блок дургах хэрэгтэй заавал яагаад байхгүй байна. Энэ ч бол блок дургахын point of control тавигдана wave зургах те. Тийм учраас энэ ч байна. Энэ бол хэрэггүй. Энийг бол би ерөөсөө level гэж бодохгүй байгаа шүү. Энэ бол ерөөсөө шаардлагагүй level. Энэ level-ийг ашиг устгахтан байна. Одоо энийг устгаад энийг устгах. Энэ одоо яасан юм? Арич доршоо энийг бодсон шүү. Энэ одоо энэ чи юуж байх ёсгүй. Хэрэггүй шүү заяа. Өдрийн тайфрейм дээр хэрэггүй. 4 цаг дээр наадах нэг юм байна. 1 цаг дээр ч юм уу бас байгаа. Wave орсон л байгаа. 1 цаг дээр 4 цаг дээр ийм том блок байх юм уу? Бараг л байхгүй те. Бараг л 4 цаг дээр бас wave орсон байгаа. Өдрийн тайфрейм хэрэггүй шүү. Энэ ерөөсөө өдрийн тайфрейм level биш. Энийг устгах заяа. Ерхий блокны гадна хүрээ бол байж болж байна. Гипт нэгдэж ингэж солирч байгаа юм. Үнтэй шилжсэн биз дээ. Одоо эндээс buyer энийг баримаар нь шууд. Ерхийдээ бол энэ ч юу байгаа вэ гэхээр энэ ч тестийн дээр байгаад байгаа шүү дээ. Тестний левелийн хэмжээнд хоёулаа энэ ч төмөрөө шилжсэн байгаа байхгүй. Тухайн buyer чинь өөрөө төмөө ишээ дээр шилжүүлээд тестийн лев дээрээ ингээд тэ энийг болоод устгах болно. Тэгээ эндээс энийг manipulation хийж байгаа бол шууд явж болж байна. Үлбэг дэш орж болж байна. Эсвэл мяс дээр байвал дэш орж байна. Ямар ч сан үдэрэл чинийх бол одоохондоо олсон байна те. Ерөнхийдөө бол гэхдээ яг buyer-ыг stop and action хийсэн юмрээс харагдах байгаад байгаа гэдэг зүйлийг анзарч байна үгүй юу? Одоо ерөөсөл энэ кластеруудыг харах юм бол те энэ бол ингээд бид нар gap-д нэгдэл seller тодорхой зүгээр ингээд ороод ирсэн байгаа байхгүй. За тэнгуүтээ pullback ороод доошоо ороод ирсэн байгааг нь харах юм бол бас stop and action байхгүй. Чи бид хоёр дээгүүрээ шүвийгээд байгааг анзаараа. За тэр харж байна. Шууд олсон. Спорт левлээс тийм ээ. За энэ дээр хүлээлтүүд ойлгомжтой тий. Шууд дэш явна. Эсвэл pullback дэш ороод иж болж байна. Эннийхээ профайлыг зурж байгаа юм. Seller чинь доошоо бүр шийдсэн биз дээ. Тэгэхээр ийш орж иж бодож байгаа байхгүй. Тэгээд энэ buyer-ийн хүлээлт чи ягаад ийш орж ирээд эндээс явна гэсэн хүлээлт байхгүй. Энийг бол би нэг хүлээлт гэж хараад байгаа байхгүй. Одоо чи бид хоёр энэ buyer-ийнхаа энэ цүмийг харал та. Одоо эндээс жишээлбэл явах гэж байгаа бол эсвэл шууд явна. Шууд явахдаа яг жижиг таймфрейм дээр энийг manipulation хийгээд явж болж байна. Тэ. Тэгээд яг энэ цөм рүүгээ бол ирээд явж болж байгаа байхгүй. Тэр би бол энийг л нэг гээ харчмаар энэ manipulation-тэй хамт. Хоёр дахь нь болохоор цөм рүүгээ ирээд явмаар байна. Гурав дахь нь болохоор мэдээж ийш ирээд явмаар байна. Нэг иймэрхүү баймаар байна да. Гол юмнуудыг харах юм бол энэ ингэж юм жижигхэн ийм дураад байгаа дураас ерөнхийдөө энийг жижиг таймфрейм дээр үлдээ заяа. Тэгээ дараагийн бар маань шууд ингэ дээшээ гарч ирэхин тулд чи бид хоёр жоохон доошо сүүлэр ингэ хатгаад энийхээ тикүүдийг аваад явж болж чинь аль эсвэл хатахгүйгээр шууд явж болох гэдэг байгаа байхгүй эндээсээ. Ингээд шууд явах гэдэг. Тэгээ энэ бол нэг л одоо вариантын хэмжээнд нэг л таамаг байхгүй юу? Ийшээ доошо төмрөө орж ийнэ гэдэг чинь дараагийн таамаг. Энэ бол бүхэл бүтэн нэг өдөр өнгөрөх байх. Тэгжиж бид нэр дээшээ орж байх. Эсвэл ингэж амжаад бүр ингэж дээшээ гарч ийн гэвэл яг хөө тэгж болох юм байна. Амар хэмжээний мөнгөний урсгал зах зээл рүү орчих юм бол окей. Бусдаар бол энэ бол нэг баймар, энэ хоёр баймар, энэ зүйл чинь гурав баймар за. Шууд юм байна тийм ээ. За ингээд дуусгах шивдэ те чи бид хоёрын наалар. Окей, that's good. Good one. Энд чинь те шатрын тоглоом, энэ чинь стратегийн тоглоом. Энийг л бид нэр тооцоолох хэрэгтэй тийм ээ. Ерөнхийдөө давгүй байна. Ганц юм нэ шүү дээ. Левлээ зүг дураарэ. Зарим левлүүдээ устгах те одоо хэрэггүй левлүүдийг ямар логикийг ашиглаж левлүүдээ устгаад байгаа юм бэ? Ямарыг нь үлдээгээд байгаа юм бэ гэдэг зүйлийг бол ойлгосон байгаа байх тийм ээ. Тэгэхээр энийхээ дагуу жоохон practice хийх хэрэгтэй. Хоёрдугаар том зургийг заавал хар те. Market maker-ийн үдээр энэ зах зээлийг хар. Контрактын утга учирын хэмжээнд харалтаа зах зээлийг. Контракт хаана нэгцэн хаашаа яваад юм яасан ийсэн. Тэ. Тэгээ жоон комент төрлийн байвал зүгээр нь. Одоо жишээлбэл одоо иймэрхүү төрлийн чи өөрийнхөө бодлыг заримдаа ингээд илэрхийлүүлэх зүгээр байна. Энэ хүний бичиж байгаа юм те хүний толгойн дотор байгаа бодол
бас маш чухал. Хэрвээ энэ дотор чи хэрвээ ямар нэгэн алгоритмын алдаа тэгээ програмчлалын хэмжээнд алдаанууд байгаа бол энийг чинь би хэлээд өгч шүү дээ. Тэгэхээр болж үлэгвэл тань бодож гаргаж хэрэгтэй юм шиг заяа тамуудаа.